За цахилгаан соронзын ирлийг олон хүчин зүйлээс хамаарч маш олон янзаар ангилдаг. За энд бол нэгдүгüүрт нь тэжээлийн гүйдлээс хамаарч тогтмол ба хувьсах гүйдлийн ирлийнүүд гэж ангилдаг. За ДСШ гэдэг ирлэнээс бусад бүх ирлээ бол тогтмол гүйдлийн ирлээнүүдэд хамаардаг. Иймд тогтмол гүйдлийн ирлээнүүдийг дотор нь 3 хуваадаг. За саармаг, туйлширсан, нэгтгсэн гэж 3 хуваадаг байх нэ. За саармаг ирлээний тэмдэглэгээнд энэ үсэг байдаг. Энэ маань нейтраль ноёр ирлээ гэсэн үг. Одоо энийг бид нар саармаг ирлээ гэж орчуулж байгаа байх нь. За бид нар бол Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн ирлээнүүдийг хэрэглэдэг учраас энэ тэмдэглэгээн дээр нь одоо энэ N үсэг байна уу, P үсэг байна уу, K үсэг байна уу гэдгээс хамаарат энэ одоо саармаг ирлээ юу, туйлширсан ирлээ юу, нэгтгсэн ирлээ юу гэдгийг бид нар шууд хараад тодорхойлж болдог байх нэ. За саармаг ирлээ гэж ороомгор гүйж буй гүйдлийн чиглэлээс хамаарахгүй якра татдаг ирлийг хэлнэ. Ороомгор нь л гүйдлэх юм бол одоо якра татчдаг ирлийг бол саармаг ирлээ гэдэг байх нь. Тэгвэл туйлширсан ирлээ гэж ороомгор гүйж буй гүйдлийн чиглэлээс хамаарч якра аль нэг байдалд татдаг ирлийг хэлдэг байх нь. Тэгвэл нэгтгсэн ирлээ гэж одоо энэ хоёр дээр дурдсан хоёр ирлийг нийлүүлээд нэг ирлээнд одоо багтаасан бүтцтэйг одоо нэгтгсэн ирлээ гэдэг байх нь. За ийм учраас нэгтгсэн ирлээ болон хоёр якртай. За нэг якрын туйлширсан ирлээ шиг ирлээнийхтэй ижилхэн ажилтдаг якрын туйлширсан якр, саармаг ирлээнийхтэй адилхан ажилтдаг якрын саармаг якр гэдэг байх нэ. Тэгэхээр энэ 3 ирлээний тодорхойлтыг маш сайн тогтоож аваарай хүүхдүүдээ. Энэ ойлгож тогтоож аваарай. Энэ тодорхойлтууд одоо сорил 1, сорил 2 болон улирлын шалгалтанд бол дандаа байх учраас энэ тодорхойлтуудыг сайн тогтоож ойлгож авах хэрэгтэй байх нэ. За тэгэхээр энэ хамгийн өргөн хэрэглэгддэг одоо саармаг ирлээний бүтэц ажиллагааг би та нарт тайлбарлаж өгье. Ер нь бол энэ реле болон релийн ажиллагаатай багжууд нь төмөр замын автоматикийн системүүдийн үндсэн элемент бөгөөд тэдгээрийн тусламжтай ДСБ буюу өртөөний жижүүр галт тэрний хөдөлгөөнийг зайнаас удирдах хяндаг. За реле нь хүлээн авах ба гүйцэтгэх гэсэн хоёр хэсгээс тогтсон цахилгаан соронзон систем юм аа. За релэний үндсэн хэсэг болох хүлээн авах хэсэгт зүрхөвч түүн дээр суулгасан ороомог, ярмо, якр багтдаг байх нь. За одоо энэ зургнаас харахад бол одоо 1-ийн тооны цаана бол контактууд, 2-ийн тоогоор энэ бол одоо ингээд якр, 3-ийн тоо маань хаана байна гэхээр энэ одоо зүрхүүчин дээрс энэ 3-ийн тоо нь болохоор энэ ороомог, дамартай ороомог байх нь. За энэ ороомгийн дотор талд байгаа энэ хавтгай дүүрэг төмрийг бол ган зүрхөвч гэдэг. За тэгээд энэ 5-ын тоогоор бол Г үсэг хэлбэрийн ярмо энэ бол зүрхвчэнд үүссэн соронзон урсгалыг ингээ металл хэсгүүдээр битүүрүүлэх үүрэгтэй байх нэ. За тэгээд энэ ирлийг ажилуулахын тулд тогтмол гүйдлийн реле бол ороомгийг хэдүүлээ тогтмол гүйдлийг үүсгүүр залгана. Хувьсах гүйдлийн реле бол хувьсах гүйдлийг үүсгүүр залгадаг байх нь. Тэгээд ихэнх ирлээнүүд бол тогтмол гүйдлийн учраас бол одоо энэ бол тогтмол гүйдлийн саармаг ирлээ байна л да. За энэ ирлээний ороомгийг бид нар одоо энд нэг үүсгүүр байна гэж бодоход үүсгүүрт ингээд уцаар холбочих нэ. За тэгэнгүүт одоо үүсгүүрийн нэмэгтвэл одоо энэ гаралтанд холбогдсон, хасах туйл энэ гаралтанд холбогдсон гэж үзэх юм бол гүйдэл бол одоо нэмэгт туйлаас хасах туйл руу ингээд энэ ороомгоор ингээд гүйгээд ингээ үүсгүүр дотоороо битүүрд ингээ гүйж эхэлнэ. За тэгээ ороомгоор гүйдэл гүйхэд энэ гүйдлээс одоо соронзон орон үсээд тэр соронзон орноос энэ ороомгийн дотор байрлах энэ зүрхөвч, ган зүрхөвч одоо соронзлогдно. За тэгээ энэ зүрхвчэнд үүссэн соронзон урсгал ингээд ярмо, якр гэсэн зүрхөвч гэсэн металл хэсгүүдээр ингээд урсаад эхэлдэг байх нь. Тэгээ энэ одоо соронзон урсгалаас энэ металл хэсгүүд маань соронзлогдоод за ингээд хөдөлгөөнтэй якр бол одоо энэ соронзлогдсон зүрхөвч рүү ингээд татагддаг байх нь. За ингээд бол энэ дээр бол 3 контакт байгаа. Хамгийн дээдлийн одоо Ф үсгээр тэмдэглэсэн нь бол дээдлийн өврийн контакт, голынхын ерөнхий контакт, хамгийн доотлохыг нь арын контакт гэж нэрлэдэг байх нь. Эдгээрээс энэ дунд талын ерөнхий контакт бол
энэ якртай ингээд холбоотой байдаг. Тэгэхээр ингээд эрлийн ороомгор гүйдэлгүүлгээд якр зүрхөвчөнд ингээд татагдахад энэ дээшээ болсноор энэ ерөнхий контакт маань доотлын арынхаа салаад дээдлийн үрийхтэй залгагддаг байх нэ. За ингэснээр энэ контактуудын чинь цаана контактууд маань дараачийн одоо эрлийг ажилуулах юм уу эсвэл гэрлэн дохионуудаар байдаг ногоон шар улаан лампуудыг асаах одоо энэ контактууд чинь тэр лампнууд, моторууд, өөр эрлийнүүдэд холбож ингэж энэ аль контакт залгаатай байгаас хамаарат тэдгээр залгагдсан дараачийн цахилгаан хэлхийнүүд ажилтдаг байх нэ. За энэ эрлийг ажилгүй болгоё гэвэл ороомгоор гүйжсэн гүйдлийг одоо байхгүй тасалчих юм байна. За тэгэхээр гүйдэл гүөхэ болохоор түүнээс үүссэн соронзон урсгал байхгүй болоод энэ одоо якр маань зүрхөвчнөөс ингээд зүрхчэнд ингээд татагдаж чадхаа болоод ингээд салаад анхны байдалд ордог байна. За ингээд салахаар якр анхны байдалд оронгууд түүнтэй холбоотой энэ ерөнхий контакт маань дээдлэгтээ залгагдсан байсан бол доошлоод дээдлийн өрийнхөө саж доотлын арихтай залгагддаг байх нэ. За ингэж одоо аль контакт энэ хоёр контакт залгаатай бол түүнд холбогдсон нэг юм ажиллана. Дээдлийн хоёр залгаатай байх юм бол тэр хоёроор энэ залгаатай контактаар дамжаад бас нэг өөр цахилгаан хэлхээ ажилдаг байх нэ. За энд одоо энэ зурган дээр хамгийн өргөн ашиглагддаг тогтмол гүйдлийн N-ша ба А-ша M-ийн одоо саармаг ирлийн бүтцийг харж болно. За энэ бол одоо ирлийг энэ одоо N-ша маягийн ирлийг одоо хажуу талаас нь харах юм бол яг л иймэрхүү зүйлүүд харагддаг байна. За тэгэхээр энэ ирлийн нөгөө саяны зүйлүүд маань хаана байна вэ гэхлээр одоо энэ 6 болон 5-аар тэмдэглэсэн энэ одоо бол 2 шиг дамартай ороомог байгаа. За дамартай ороомог маань энэ 4-өөр тэмдэглэсэн одоо ганц зүрхөвчин дээр ингээд 2 ороомог байрлалсан байдаг. За тэгэнгүүт энэ ороомгор гүйдэхээр энэ зүрхүүд соронзлогдно. За түүнд тэгэхээр татагдж наалддаг одоо энэ хөдөлгөөнтэй якр маань энэ үеж нь якр маань одоо ингээд за энэ хэсэг нь бол якрын ачаа гэж үздэг. За энэ якрын ачааны үйлчлэлээр бол жирийн үед бол одоо якр маань зүрхнээс хөндөй бэж идэг байна. За тэгэнгүүт одоо энэ гээ үсэг хэлбэрийн ярмоо байна. Ингээд үргэлжилсэн. За энэ маань одоо зүрхчэнд үүссэн соронзон урсгалыг одоо ингээд энд үүссэн соронзон урсгал ярмоо якраар дамжиж ингэж битүүрч урсдаг байх нэ. За дээр бол ингээд контактууд байна. За энийг контактны татварга гэдэг нь 9-оор тэмдэглэсэн. За энэ контактны татварга маань явж байгаа одоо яг энд нэг одоо бүлэг контакт байна. Энд ингээд бүлэг одоо 3 контактнаас тогтсон нэг бүлэг, энд бас нэг 3 контактнаас тогтсон нэг бүлэг гэдэг энэ контактуудын ерөнхий контактуудыг бол ингээд хоёр талаас нь хавчаад одоо энэ контактны татварганы тусламжтай ингээ якртай холбоод өгсөн байдаг байх нэ. За жирийн үед бол эрлийн ажилгүй байх үед бол якр зүрхнээс хөндөй ингээ салцсан. Энэ үед бол энэ ерөнхий контактууд бол доотлын арын контактуудтай залгаатай байдаг байна. Эрлийг ажилуулъя гэвэл түрүүчи ярьдгаар одоо ороомгоор гүйдэл гүйлгэн. За тэгэхээр гүйдэл гүйлгэнгүүд тэр гүйдлээс соронзон орон үсээ тэр соронзон орноос энэ зүрхүүд соронзлогдоод ингээд энэ якрыг өөрлөгөө соронзлоо татчихдаг. Тэгэхээр энэ маань ингээд дээшээ өргөгдснөөр якрын ачаа дээшээ өргөгдснөөр одоо энэ контактны татваргын тусламжтай ерөнхий контактууд доотлын арынхаа салаад дээдлийн үрийхтэй залгагддаг байх нэ. Тэгээд энэ контактуудад маань дараачийн өөр ажиллах ёстой юмнуудад холбож өгдөг гэж би түрүүн хэлсэн. Одоо мотор ч юм уу, сумын мотор ч юм уу, эсвэл гэрлэн дохионы лампнууд ч юм уу, эсвэл одоо өөр эрлийнүүдийг ингээ ажилуулад одоо сум дохиог удирддаг байх нэ. За тэгэхээр энэ ингээд энэ 3 контактнаас тогтсон нэг бол нэг бүлэг контакт гэж байгаа. Тэгэхээр ийм нэг саармаг эрлэнд максимум ийм бүлэг контакт бол 8 байдаг байна. Яг энэ зурган дээр харахад бол одоогийн байдлаар 2 бүлэг контакт харагдаж байна. За энэ зурган дээр эрлээний
контактуудыг бол ирлээний гүйцэтгэх хэсэг гэж нэрлэдэг. За тэгээд нөгөө гурвалсан контакт маань энд байж гэн энэ дундлын контакт нь ингээд якортой холбоотой байдаг. Ирлээ ажилгүй байх үед бол тэр ерөнхий контакт маань доотлын аргатайгаа залгаатай дээдлийн өрийнхөө салцсан байдаг байх нь. За тэгэхээр ямар үеийн дээшлэхэ гэдгийг хэдүүлээ түрүү ярьсан байгаа. Ирлээний ороомгоор гүйдлэхээр ингээд якор зүрхвшрүү татагдсанаар энэ дээшээ өргөдөөд энэ ерөнхий контакт бол энэ арийнхаа салаад өрийнхтэй залгагддаг гэж мэдчихэж байгаа. Тэгэхээр энэ гурвалсан контактыг схемд одоо ингэж зурж тэмдэглэдэг байх нэ. Одоо энд бол арын контакт, доотлын арын контактыг ингэж үзүүлсэн байна. Дээдлийн одоо энэ өрийн контактыг бол ингэж зурж үзүүлсэн байна. Энэ дээдлийн хэсэгт байна. Энэ одоо ингээд энийг бол энэ уртаар дүрсэлсэн энэ бол ерөнхий контакт байх нь. Одоогийн байдлаар энэ ерөнхий контакт маань доотлын аргатай залгаатай байна. За энд болохоор 3 биш ингээд нөгөө энэ бүлэг контакт маань зөвхөн 2хан контактнаас тогтож байна. За тэгэхээр энэ якор маань энэ вэ? Якортой холбоотой энэ контакт бол дандаа ерөнхий контакт гэж хэлдэг. За тэгээд ирлээ ажилгүй үед ерөнхий контакттай залгаатай байж идэг ихвчлэн доор нь байрладаг контактыг бол арын гэдэг. За энд бол өврийн контакт байхгүй байна. Энэ зурагтай харьцуулахад бол өврийн контакт байхгүй байна. Ийм контактууд бас зарим ирлээнд байдаг байх нь. Ийм контактыг схемэнд ингэж зурж тэмдэглэдэг байх нэ. За энэ зурган дээр болохоор бас 2хан контакт байна. Энэтэй 3 биш юм 2 контактнаас тогтож байна энэ контакт маань. За тэгэхээр энд одоо якортой холбоотой контакт, якортой холбоотой ерөнхий контакт нь доод талд байна. Тэгээд якор зүрхвчэнд татагдахаар энэ маань дээшлээ дээдлийн өврийн контакттай залгагдах юм байна. Жирийн үед ирлээ ажилгүй үед энэ хоёр салгаатай байдаг байх нь. За тэгэхээр энэ хэсэгт өврийн контакт, энэ маань ингээд ерөнхий контакт маань байж байна. За ингэж энэ контактууд юм 3 төрөл байж болдог байх нь. За энэ 3 төрлийн контактыг схемэд одоо ингэж зурж тэмдэглэдэг байх нэ. За саармаг ирлэг болохоор ирлэг өөрийн одоо схемд ингэж тэмдэглэнэ. Нөгөө зүрхөвч, ярмоо, якор гэдэг олон зүйлээс тогтдог ирлэг бол схемд ерөөсөө ингээд дугааргаар тэмдэглэдэг байх юм шүү. Энэ үл гэхдээ саармаг ирлэний тэмдэглэгээ байна. За үүнээс гадна одоо тогтмол гүйдлийн ирлээнд туйлширсан ирлээ байх ёстой, нэгтгсэн ирлээ гэж байдаг гэсэн. За энэ бол туйлширсан ирлээ, энд бол нэгтгсэн ирлээ байна. За тэгэхээр туйлширсан ирлээгээ хэдүүлээ тайлбарлах юм бол за энэ дээр би одоо тэмдэглэсэн 1 2 3 4-ийн тоонуудын цаана юу байна вэ гэдгийг одоо эндээс та нар харж болно. За тэгэхээр та нарт би тайлбарлах юм бол туйлширсан ирлээ гэж бол ер нь ирлээнүүд ихэвчлэн 2 ороомогтой. За 2 ороомог нь ингээ байж гэн. Тэгээд 2 ороомог нь энэ гаралтууд нь одоо энэ А, Б гэсэн гаралтууд нь үүсгүүрт холбогдно. Энд байсан гаралтуудын хооронд нь ингээ цуваа холбогдсон байдаг байх нь. За тэгээд өшөө энэ дээр юу байна вэ гэхлээр энэ 2 ороомгууд бол зүрхөвчин дээр байрладаг. Тэгэхээр ороомгийн доод талд бол зүрхөвч байна гэж ойлгоно. Тэгээд энэ зүрхөвчүүд маань ингээ хоорондоо ярмоо гэдэг нөгөө соронзон урслыг битүүрлж бас юм төмрөөр ингээ холбогдсон байна. За тэгвэл энэ голд нь юу байна вэ гэхээр НС туйлтай энэ бол тогтмол соронзон. Тэгэхээр туйлширсан ирлийн саармаг ирлэнээс ялгагдах гол ялгаа бол тогтмол соронзонтой байдаг туршина. Тэгээд тогтмол соронзонгийн шин чанарыг та нар мэднэ. Ямар нэгэн металл хэсэгт ойртуулах юм бол ингээд тэр чинь соронзон байдаг учраас өөр соронзлоод металл хэсгүүдийг татдаг гэдгийг та нар мэднэ. За энд бол ингээд түүнд нэг татагдаад байх дэлс бол металл байхгүй учраас гэхдээ энэ маань их чухал үүрэгтээ оролцож байгаа. За тэгвэл энэ доор энэ хавтгай төмөр маань одоо туйлширсан якор байх нь. За тэгээд энэ туйлширсан энэ якор дээр бэхлэгдсэн хар зүйлүүдийг бол соронзон эсэргүүцэгч 5 гэж нэрлэдэг. За энэ бол одоо энэ соронзон эсэргүүцэгч 5 гэдэг маань соронзлогддоггүй зис бронз гэдэг материал дээр хийсэн байдаг. Тэгээд энэ якорын зүрхвчэнд наалдсан байх үед бол соронзон эсэргүүцэгч 5-ын тусламжтай энэ хоёрын хооронд тодорхой агаарын завсар үүснээр одоо ороомгөр гүйжээ гүйдлийг таслахад одоо эдгээр салах боломжтой байдаг байх нь шүү. За тэгээ якрын үндсэн үүрэг бол энэ контактуудыг удирдна.
Яаж удирдах вэ гэхээр якртай ихвчлэн нөгөө ерөнхий контактууд холбоотой байдаг. За энд одоо туйлширсан ирэлээний контактын доотлын хэсэгт байна. За энэ үсэгтэй контактыг бол хэвийн контакт гэдэг. П үсгээр тэмдэглэсэн контактыг бол энд байна шилжүүлсэн контакт. А энэ О үсгээр тэмдэглэсэн нь болохоор ерөнхий контакт байх нь. Одоогийн байдлаар энэ якр маань энэ зүүн талын зүрхөвч рүү татагдсан байгаа учраас энэ ерөнхий контакт маань дээдлийн одоо хэвийн контакттай залгаатай байна гэж үзэх нь байна. Одоо тэгэхээр хэдүүлээ энэ контактыг бол энэ доотлын шилжүүлсэн ерөнхий контактыг энэ доотлын шилжүүлсэн контакттай залгахын тулд бол энэ оромгоор одоо түрүүчийнхээс хамгийн сүүлд ямар чиглэлд гүйдэлгүйсэн түүнээс эсрэг чиглэлд гүйдэлгүүлэгдэг байх нэ. За тэгээд энэ туйлширсан ирэлээний нэг онцлог нь бол энэ металл хэсгүүдээр хоёр янзын соронзон урсгал урсцаж байдаг. А түрүүчийн сарам гэрлэний хувьд бол зөвхөн оромгоор гүйдэлгүйхээр соронзон урсгал үүсээд металл хэсгүүдээр үүсээд ингээд зүрхөвч маань соронзлогдоод якрыг татдаг болов энд бол одоо яагаад хоёр соронзон урсгал үүсэж байдаг вэ гэхээр нэг нь одоо энэ НС төлөлтөд тогтмол соронзонгоос үүсдэг бахан тэрийг одоо энэ ФП үсгээр тэмдэглэсэн байна. Одоо энд бичсэн байгаа. За ФП үсгээр тэмдэглэсэн юм маань одоо Н туйлаасаа ингээ гадаад хэлэхэд бол тогтмол соронзонгийн хувьд Н туйлаасаа С туйл руу ингээд хаагур дамжиж урсах вэ гэхээр энэ металл зүрхөвчүүдээр ингээ якр энтрээр дамжиж ингээ хоёр салаалаад урсаж байдаг байх нэ. ФП соронзон урсгал маань. За тэгээд энэ оромгоор гүйдэлгсэн байна. Энд одоо нэмэх төлөл юм уу энэ одоо хасах төлөв өгөөд за тэгэнгүүт энэ оромгоор гүйдэлгүйх болгон тэр гүйдлээс бас нэг соронзон урсгал үүсдэг. Түүнийг ФК үсгээр тэмдэглэсэн байна. Тэр маань одоо энэ тод хараар ингээд тэмдэглэгдсэн байна. Энэ маань ингээд зөвхөн нэг чиглэл. За энэ чиглэлд урсах уу, эсрэг чиглэлд урсах уу гэдэг нь оромгоор гүйдлийн чиглэлээс хамаардаг байх нэ. За тэгэд одоогийн байдлаар одоо энэ зүүн талын зүрхөвчөнд бол одоо энэ хоёр соронзон урсгалын чиглэлд давхцаж байгаа учраас зүүн талын зүрхөвч илүү хүчтэй соронзлогдно. А баруун талын зүрхөвчөнд зүрхөвчээр урсж байгаа хоёр соронзон урсгал маань эсрэг чиглэлтэй байгаа учраас харилцан устгалцаад баруун талын зүрхөвчөнд бараг одоо соронзон орон байхгүй байх юм шүү дээ. Ийм учраас якр маань энэ илүү хүчтэй соронзлогдсон энэ зүүн зүрхөвч рүү ингээд соронзлогдоод татагдсан байх нэ. Ингэснээр одоо энэ ерөнхий контакт маань дээдлийнхээ нормальны контакттай холбогдсон байна. Одоо тэгэхээр хэдүүлээ энэ ерөнхий якрын байрлалыг өөрчлөж энийг ийшээ татуулах юм бол энэ доошлоод энэ ерөнхий контакт маань энэ доотлын П гээр тэмдэглэсэн контакттай залгагдах юм байна. За үүний тулд бид энэ оромгоор гүйсэн гүйдлийн чиглэлийг өөрчилнө гэж байгаа. За түрүү энэ Б дээр энд нь нэмэх төлөв энд нь хасах төлөв өгөөд гүйдэл Б-гээс энэ А руу оромгоор гүйсэн бол чиглэлийг өөрчлөхийн тулд одоо А дээр нэмэх төлөв Б дээр хасах төлөв өгөх жишээтэй. За ингэхээр оромгоор гүйх гүйдлийн чиглэл өөрчлөгдөнгүүд түүнээс үүссэн ФК соронзон урсгалын чиглэл өөрчлөгддөг байна. За ингэхээр одоо бол оромгоор гүйх гүйдлийн чиглэл өөрчлөгдсөн учраас энэ ФК соронзон урсгалын чиглэл өөрчлөгдсөн учраас энэ маань энэ баруун зүрхөвчөнд доошоо чиглээд ингээд ийм чиглэлд урсч эхлэх нь шүү дээ. Энэ одоогийн холсын эсрэг чиглэлд. За ингээд ингэж урснаа гэдэг чинь баруун зүрхөвчөнд байгаа хоёр соронзон урсгал маань ижил чиглэлтэй учраас харилцан нэмэгдээд энтлийн зүрхөвч илүү хүчтэй соронзлогдно. А энтлийн зүрхөвчөнд ФК-гийн чиглэл өөрчлөгдсөн учраас ФП энэ хоёрын чиглэл эсрэг байгаа учраас харилцан устгалцаад энэ зүрхөвчөнд бараг соронзон орон байхгүй. Тийм учраас якр маань одоо илүү хүчтэй соронзон урсгалын үйлчлэлээр энэ баруун зүрхөвч рүү татагддаг байна. За тэгэнгүүт энэ маань ингээд доошлсноор энэ ерөнхий контакт доотлын П гээр тэмдэглэсэн шилжүүлсэн контакттай залгагддаг байх нэ. Тэгээд дахиж хэлэхэд энэ П, N, O контактуудад бид нар өөр цахилгаан хэлхийг холбож өөр одоо аль контакт энэ хоёр залгаатай байна уу, энэ хоёр залгаатай байна уу гэдгээс хамаарат
өөр цахилгаан хэлхийнүүд ажиллаж дараачийн одоо схемүүд ажилтдаг байх нэ. За тэгээд туйлширсан ирлээний бас нэг онцлог нь орон саармаг ирлээ бол бидний өмнө үзсэн саармаг ирлээ бол ороомгоор нь гүйжсэн гүйдлийг таслангууд ямар соронзон орон байхгүй болсон учраас яакраыг татах соронзон хүчин байхгүй учраас зүрхнээс салж исэн бол туйлширсан ирлээний хувьд бол татагдсан байдалтай үлддэг гэж байгаа юм. За жишээлбэл одоо хэдүүлэн яакр энтлийн зүүнтлийн зүрхчрүү татагдсан байж байна. За одоо тэгээ хэдүүлээ ороомгоор гүйжсэн гүйдлийг одоо ямар нэгэн түлхүүрээр ингээд салгацсан. За энэ гүйдэл гүүхэ болонгууд түүнээс үүсдэг энэ фека соронзон урсгал байхгүй болчихно. Одоо тэгээд энэ зүрхөвч металл хэсгүүдээр ямар соронзон урсгал энэ хоёр соронзон урсгалын нэг нь л үлдэн, нэг нь энэ фека байхгүй болчих юм чинь ФП үсгээр тэмдэглэсэн соронзон урсгал маань үлдэх нь шүү дээ. Тэр маань хаанаас үүсээд байгаа вүлээ? Энэ голд байрлах тогтмол соронзонгоос үүсээд байгаа. Тэгээд N туйлаасаа ингээ S туйл руу ингээ хоёр хуваагдаад урсаж идэг байна. За тэгээд яагаад энэ яакер тэгвэл татагдсан байдалтай үлдэх вэ гэхлээр энд яакер зүрхчний хооронд агаарын завсар байхгүй байна. Энд одоо энэ яакер зүрхчний хооронд агаарын завсар байна. Энэ агаарын завсрууд маань соронзон урсгалд маш их эсэргүүцэл үзүүлдэг учраас энэ зүүн хэсгээр урсах ФП урсгалын хэмжээ их, баруун талаар соронзон урсгал бага байдаг байна шүү дээ. Ингээд ФК урсгал байхгүй болсон ч гэсэн яакер маань одоо энэ талд илүү ФП-гийн хэмжээнд их байгаа учраас түүний үйлчлэлээр энэ яакрын татагдсан байдалтай үлддэг. Тэгэхээр ерөнхий контакт энүүнтэй залгаатай үлддэг байх нэ. Хэрвээ хэдүүлээ эсрэг чиглэлийн ороомгоор гүйдлгээд яакрын байрлалыг өөрчилсөн ийшээ татагдсан байх үед тэр гүйдлийн таслах юм бол яакер маань бас энэ татагдсан байдалтай үлдээд энэ ерөнхий контактын шилжүүлсэн контакттай залгаатай үлддэг ийм онцлогтой байх нэ. За энд нэгтгсэн ирлээ байна. Нэгтгсэн ирлээ маань одоо саармаг туйлширсан хоёр ирлийг нийлүүлж нэг кор их бийд багтаасан байдаг учраас хоёр яакертэй гэсэн. За тэгээ энэ дээр одоо энэ бас 1 2 3 4-ийн цаана ямар элементүүд байгаа вэ гэдгийг эндээс хэдүүлээ харж болох юм байна. За тэгээд энд бас хоёр соронзон урсгал яригдчихэж байгаа. Энийг одоо энэ зурган дээр ярьж өгье. За тэгэхээр энд юу байна вэ гэхлээр юм байна. Энэ нэг хоёр одоо ингээ босоо уртын төмөр бол одоо хоёр шиг ган зүрхөвч байх нь. Ган зүрхөвчүүд маань энэ хоёрын тоогоор тэмдэглэгдсэн одоо ярмоо гэдэг төмрөөр богино холбогдсон байгаа. За тэгээд энэ хоёр зүрхөвчин дээр ингээд хоёр дамартай ороомог байрлуулад нэг захын гаралтуудын ингээ үүсгүрт холбочин, үүсгүрийн нэмэх хасах туйлд холбочин, нөгөө сул гаралтуудын хооронд нь холбоод энэ хоёр ороомог цуваа холбогдсон байна. За дээр нь тэгээд туйлширсан ирлийн дотор байх ёстой учраас туйлширсан ирлэл байх юм бол юм тогтмол соронзон байх ёстой. NS төлтэй тогтмол соронзон. За тэгээд хоёр яакертай байна гэсэн. За тэгэхээр энэ бол одоо 5-ын тоогоор тэмдэглэсэн болохоор туйлширсан яакер нэг үл энтлийн зүрхвч рүү татагдана, нэг үл энтлийн зүрхвч рүү татагдана. Энэ болохоор саармаг яакер байна. Энэ талдаа бол хөдөлгөөнгүй бэхлэгдсэн. За тэгээд ороомгоор гүйдлэхгүйгээгүй үед энэ саармаг яакер маань өөрийн жингээр доош нь энэ зүрхнээс салцсан байж идэг байх нь. Ороомгоор одоо альж чиглэлд гүйдлэгсэн энэ тэр гүйдлээс чи соронзон орон үүсэж зүрхвч одоо тодорхой хэмжээгээр соронзлогдсноор саармаг яакрыг гүйрлүүгээ татдаг байна. Харин ороомгоор аль чиглэлд гүйдлэгсэн бэ? Энд нэмэх, энд хасах өгөөд эндээс ийшээ гүйснэ үү? Эсвэл энд нэмэх өгөөд энд хасах өгөөд эсрэг чиглэлд гүйснэ үү гэдгээс хамаарат энэ туйлширсан яакер нэг үл энтлийн зүрхвч рүү, нэг үл энтлийн зүрхвч рүү татагдана. Тэг ер нь яакрын үүрэг бол энэ контактуудыг сэлгүүлэн залгана гэж байгаа. Тэг контактууд ямар үүрэгтэй та нар мэдж байгаа. Энэ маань одоо дараачийн цахилгаан хэлхээнүүдийг ажилуулах үүрэгтэй. Тэгэхээр бол энэ туйлширсан яакертай холбоотой контактууд энэ байна. Саармаг яакертай холбоотой контактууд энэ байна. Бас арай өөр үсгээр тэмдэглэдэг шүү. Энийг бид нар хэвийн ерөнхий шилжүүлсэн контакт гэж орчуулад бичсэн байгаа бол энэ болохоор өврийн энэ болохоор бол Т үсэг байх хэвээр арын контакт байх хэвээр. Энэ бол ерөнхий контакт байна. За тэгээ ажиллагаа бол яг өмнөхтэй адилхан. Одоо жишээлбэл энэ ороомгоор гүйдлэгнэ.
Энэ дээр бол нөгөө орон бүр гүйцэлгээгүй байх үед туйлширсан якор хамгийн сүүлд ямар байдал татагдсан тэр байдалтай үлдээд тэнд байгаа контактууд тэр түн тохирсон одоо контактуудыг залгаатай байдаг бол сармаг якор бол ингээд энийг татах сорон зүй хүч байхгүй учраас зүрхвчнээс ингээд салцсан. Тэгээд ерөнхий контакт нь арын контакттай залгаатай байдаг байх нэ. За тэгээ эрлийн орон бүр гүйцэлгэнгүүд одоо энэ хоёр сорон зүй урсгал урсдаг гэдэг байгаа ш. Нэг нь болохоор энэ голд байрлах N-с туйлаас үүссэн тогтмол сорон зүй ингээд N туйлаас S туйл рүү ингээд гадаад дэлхийгээр хоёр хуваагдаж урсаад дотуураа болохоор S-с N туйл рүү ингээд гадны дэлхийд N-с S рүү ингээд хоёр хуваагдаад урсж байдаг. Бол оромгор гүйцэлгүүлгээд эхлэнгүүд түүнээс үүссэн одоо фека сорон зүй урсгал болохоор энэ манай тохиолдолд бол энэ чиглэлд урсж байна. За тэгээ хоёр зүрхвч байгаа учраас хоёр хуваагдаж урсж нэг хэсэг нь ингэж битүүрээд байх юм байна. Нөгөө хэсэг нь болохоор ингэж битүүрээд үйж байгаа байна. Одоо энэ цэгээс салаалж гин гэж ойлгож болох нь фека сорон зүй урсгал энд үүссэн сорон зүй урсгал маань энэ цэгээс салаалаад нэг хэсэг нь энэ туйлширсан якраар дамжаа ингэж ороод ирэхвэл нөгөө сорон зүй урсгал энэ зүрхвчээрээ яваад ингэж битүүрээд энд нийлээд ингэж урсж яах нэ. За тэгэнгүүт энэ дээр болохоор хоёр сорон зүй урсгал үүсчихэж байгаа. Тэгээд аль талд хоёр сорон зүй урсгалын чиглэлд аль зүрхвчэнд давхцж जैन тэр зүрхвчэнд сорон зүй урсгалууд нэмэгдээд илүү хүчтэй соронцлогдоод туйлширсан якор тийшээ татагддаг бол сармаг якор бол энэ одоо сорон зүй урсгал урсаад тэгсэн учраас энэ зүрхүүд соронцлогдсноор энэ сармаг якор бол энэ зүрхвч рүү татагдаад тэгэнгүүт ерөнхий контакт маань доотлын арийнхаа салаад дээдлийн үрэгтэй залгадана. За гих мэтээр ажилдаг байх нэ. Тэгээ энэ дэлгэд бол оромгор гүйжсэн гүйдлийг таслангууд одоо энэ контактууд маань сэлгүүлэгдэн залгадаа дараачийн илгээнүүдийг ажилуулчлаа. За энэ нэрлийг ажилуулахаа болгыг гэвэл оромгор гүйжсэн гүйдлийг таслангууд бол энд бол гүйдэл байхгүй болонгууд ФК-гаар тэмдэглэсэн сорон зүй урсгал байхгүй болчихно. Харин энэ ФП-гээр тэмдэглэсэн сорон зүй урсгал маань тогтмол сорон зунгаас үүссэн учраас байж л байна. За түүний үйлчлэлээр энэ туйлширсан якор татагдсан байдалтай үлддэг бол ФК сорон зүй урсгал байхгүй болсон учраас энэ сармаг якор маань энэ зүрхнээс салаад ундаг байх нэ. За эрдэнэний тэмдэглэгээнд хүсгүүд ба тоонуудыг дараах байдлаар тайлбарлана гэд одоо энийг та нар бичсэн байх хэвээр. Энэ үсэг бол нейтральны реле гэсэн үг, энийг бид нар сармаг реле гэж ойлгоно. П бол поляризованный гэсэн үг, энэ бол туйлширсан реле гэх мэт. За ингээд та нар энийг ингээд тэмдэглэж аавна. О бол огневое буюу галын реле. За тэгээ энэ релэнүүдийн арт талд байгаа энэ тоонууд бол нэгийн тоо бол одоо энэ ирлэн дотор 8 ширхэг гурвалсан контакт байгаа буюу 8 бүлэг контакттай. Ирлений үсгнүүдийн ард талд 2-ын тоо байх юм бол 4 ширхэг гурвалсан контакттай буюу 4 бүлэг контакттай. 3-ын тоо байх юм бол 2 ширхэг гурвалсан 2 ширхэг өврийн контакттай гэдэг хэдүүлээ өмнө 3 янзын контакт байж болдог гэсэн. За тэр 3-аас аль нь энэ ирлэн дотор байгааг энэ тоонуудыг хараад бид нар мэдэж авах нь. Энийг бас сайн тогтоож авах хэрэгтэй байх нэ. За тэгээд энэ дээр одоо энэ эрдэнэний тэмдэглэгээнд дээр нүүрэн талд нь одоо ингээд ийм үсэг тоонууд байдаг. Энийг одоо хэдүүлээ хараад одоо мэддэг болох нь шүү дээ. Энэ амшаа 1800 гэх юм бол энэ үсэг нь бол сарм гэсэн үг, эм үсэг нь одоо энэ нь баг оврын гэсэн үг, иш үсэг нь одоо энэ бол ишчэвсэл залгууртай гэсэн үг. Энийг хэдүүлээ хичээл ирэхэд чинь зааж өгнө ишчэвсэл залгуурын учрыг. За нэгийн тоо бол энэ дотор 8 бүлэг одоо гурвалсан контакт байгаа гэсэн үг. 1800 нь болохоор эрдэнэний төвчлөө 2 оромогтой байдаг. Тэгээ оромгийн нийт эсэргүүцэл байгаа байх нэ. Тэгэхээр нэг оромгийн эсэргүүцэл 900 ом. За өшөө пепер 3 5000 гэсэн ирлээ байх юм бол энэ эхний П үсэг нь энэ бол туйлширсан ирлээ. Хоёр дахь П үсэг нь энэ бол асаагч, эр үсэг бол энэ бол реле гэсэн үг. За тэгээ энд иш үсэг байхгүй болохоор ишчэвсэл залгуургүй гэсэн үг байх нэ. За тэгээд энэ туйлширсан сармаг ирлийн хувьд бол энэ тоонууд ямар контактууд энэ ирлэн дотор байгааг заадаг бол туйлширсан нэгтгсэн ирлийн хувьд бол энэ тоонууд бол тэр контакт хэдэн контакт байгааг заахгүй, хэдэн хувилбар бэ гэдгийг заадаг байх нь. За тэгэнгүүт энэ 5000 бол харин 6-ны арт талын тоонууд бол дандаа уг ирлений оромгийн нийт эсэргүүцлүүдийг заадаг байх нь.
За К-амшаа 450 гэдэг ийм үсэг тоонууд харах юм бол та нар К үсэг байгаа учраас энэ бол нэгтгэс ирлээ юм байна. М үсэг байгуул энэ бага оврын ирлээ. Иш үсэг байвал энэ ишчивсэл залгуутай ирлээ юм байна. За тэгээд 450-ны Норомгийн нийт эсэргүүцэл юм байна гэж ойлгох жишээтэй. За гих мэтэр хүүхдүүдээ энэ товчхон одоо гол зүйлүүдийг одоо энэ бичлэгээр та нар тайлбарлаа.